Нэг Монгол. Цар тахлын хүнд үеийг монголчууд бидэд даван туулж хүнд цохилтонд ороод байсан эдийн засаг аажмаар сэргэж эхэллээ. Гэсэн хэдий ч олон улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт улам ээдрээтэй болж их эзэн Чингис хааны гал голомтыг сахин сууга өнөөгийн монголчууд биднийг эв нэгдлээ бэхлэн сайжруулахыг зангидахыг сануулсаар байна. Яагаад гэвэл бид нэг л эх оронтой Төв Азийн цээжинд Монгол хэмээх нэг л үнэт зүйлтэй элэг нэгт эх орон нэгтээ Монгол аханд ус шүү дээ. Нэг Монгол хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Нэг Монгол. Их эзэн Чингис хааны байгуулсан их Монгол улсын гал голомтыг сахин сууга өнөөгийн монголчууд дэлхийд нэрээ дахин тамгалж түүхийн шин тавцанд өндөйн сэрж байна. Монголын эзэнт гүрний өлгийн нутагт Ромын пап лам 777 жилийн дараа морилон ирж монголчуудын суу бэлэг үн цэн өв соёлыг дэлхийд шагшин магтаж гайхшруулав. Гүйг хаанаас Ромын папад илгээсэн захидал үлгэр домог мэт яригддаг байсан цаг саяхан. Тэгвэл домог ингэж аймилсан юм. 1246 он. Ромын папа 4-р Иннокентийн элч Санвартан Плано де Гарпини их Монгол улсын нийслэл хар хорхотноо хүрэлцэн ирж Чингис хааны ач Гүйг хаанд бараалхан папын загтлыг өргөн барилаа. Үүнээс хойш хоёр улс ич төлөөлөгч харилцан илгээж албан бичгээр харилцаж байсан түүхэн тэмдэглэн үлджээ. Ирмийн 22 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх хоёрыг өөрийн тусгай элчээр томилон Пап Францисийг айлчлахыг өрсөн урилга илгээв. 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Гэн ширээт улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга тэргүүн хамт Пол Ричард Галлагер тэрүүнд бараалхтаа Папын ажил хоёр улсын 800-ны тэртээгээс улбаатай харилцааны түүхэнд бодоор тэмдэглэн үлдэнэ гэдгээ илэрхийллээ. 2023 оны 9 дугаар сарын 1. Mongolia è bellissima. Le auguro una lunga vita. Инхүү 777 жилийн дараа Гэн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой хүрээнд их Монгол улсын гал голомт Монгол улсад айлчлахаар хүрэлцсэн ирэл байна.
Монгол улсыг даян дэлхийд таниулахад их том алхам болжээ. Үндсэндээ Монгол улсын энэ гадаад сурчлагаанд бол маш том түүхэн алхам боллоо. Даян дэлхийн хэвлэл мэдээлэл олон нийт бол монголоор юмсгах гэж байна л да. Гэгэрэн ширээт улсын төрийн төрөөс гадна бол даян дэлхийн католик шашинтнуудын оюун санааны удирдагч гэдэг өнцгөөс ярих юм бол Монгол бол өнөөдөр даян дэлхий дээр үнэхээр нэр хүндтэй өөрийнхөө энэ гадаад бодлогын ололтоор бол дэлхий дээр өөрийнхөө нэрийг дарахж чадж байна гэж үзэж байна. Пап Франсис өөрөө дэлхийн хэмжээгээр хүрэн зөвшөөрөгдсөн оюун санааны лидер хүн байгаа. Тийм учраас түүний очдог газарт дандаа ийм сайхан тийм уур амьсгал бүрддэг. Гэгэн ширээт улсын төрийн тэргүүн, шашны тэргүүн хүрэлцэн ирсэн явдал бол даян дэлхийд инг тайвныг сурталчлах манай гадаад бодлогын цөм асуудлыг дээш нь өргөж байгаа юм чухал зүйл юм. Тэгээ манай эзэн хааны маань одоо Роман Пап дэлгэсэн зөвхөн та өөрийн биед очиж өгсөнд одоо чин сэтгэлээсээ баярлалаа танд. Molto lieto Хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа хамтын ажиллагаанд түүхэн чухал уураг гүйцэтгэн алтан үсгээр бичигдэн үлдэх болно. Оюун санаа, сүсэг бишрлийн торгон мэдрэмж, танай соёлын мөн чанарын эдэс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол улс шашин шүтлгийн эрх чөлөөний бэлэг тэмдэг байх нь аргагүй хэмээн айлтлаа. Та бүхэн ойр тойрныхоо зовлон амьрлуулах үйл хэрэгт болсон Монгол бичигшгээ тууштай байж хүн төрлөختөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж өөрсдөдөлхий хэмээх нэгэн гэртээ хог тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа. Олсог боломж байна. Би энэ тийхээс ирсэн хүн том олсод тийм боломж ховор бид нарт. Энэ боломж бол Монголд өгсөнд би үнэхээр таатай байна. Being here today, I'm feel. Би Пап Францисийг гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцох гэж Фижи улсаас ирсэн. Манай улсад католик шашинтай хүн олон байдаг боловч Пап Францисийг тэр бүр харж чаддаггүй. Харин Монгол улсад түүнийг ийм ороос харж чадсандаа хязгааргүй баяртай. Пап Францисийн төрийн ажил хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүхэнд алтан үсгээр бичигдэх айлчлал боллоо. Энэ айлчлал инхийг эрхмэлсэн Монгол улсын бодлого, байр суурийг даян дэлхийд дахин нотлон харуулж, нэр хүндийг шин шатанд гаргалаа. Пап Францис Монголын ард түмэнтэй ойр дотн яриа өрнүүлж, тэднийг ойлгож мэдэх монголчууд болон соёлыг ихэд хүндэтгэлээ. Айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийллээ. Нэг Монгол. Иргэн санаа. Bonjour, Monsieur le Président. Bonjour, mademoiselle. Merci beaucoup. Bienvenue en Mongolie, Monsieur le Président. Merci beaucoup à tous les deux. Vous êtes à l'école française? Oui. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэн үрэлгээр бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн ажил хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүний амьдрал цаашлаад улс орны хувь заяа бүр томруулж харвал дэлхийн ертөнц өөрөө харилцаа, хандлага дээр тогтож байна. Монгол улс хоёр хөрш оронтойгоо найрсаг харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ. 3 дахь хөрш орнуудтай ч харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. Ер нь гадаад харилцаа гэдэг бол улс орны хувь заяа, цаашдын хөгжил дэвшилд маш үнэтэй хөрөнгө оруулалт. Үүний нэгэн тод жишээ бол Европын хүчрэх гүрэн бүгд найрамдах Франц улстай. Их эзэн Чингис хааны өлгийн нутаг Монгол улс. Түүхийн шин тавцанд нэн шин түүхийг хамтдаа мэчилзэж эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар хариу төрийн ажил хийлээ. Бүгд найрамдах Франц улсын Парис хотоос мэдээлэл хүргэхэд бэлэн болсон байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хүрэлцэх гэргээл усанд оржин болор цэцгийн хамт бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал эхлүүлж байна. За эгэлдээс та бүхэндээ Францын Парис хотоос мэдээд амжуулж байна. За орон нутгийн цагаар өнөөдөр 11-р сарын 12-нд яг одоогийн байдлаар 16 цаг орчим болж байна. За та бүхэндээ хэлэхэд миний баруун гар талд байгаа энэ хоёр давхар саарл ордон бол Францын төрийн тэргүүний ордон. За энэ ордны нэг давхарт өнөөдөр маш чухал үйл явдал болж өнгөрлөө. Франц Монголын хооронд онцгой түншлэлийг байгуулж чадлаа. Монгол улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлбцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна. Бид 1 жилийн хугацаанд хоёр орны бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, ардчлалыг дэмжих зэрэг нийтлэг үнэт зүйлстэй тулгуурлан Франц Монголын хооронд онцгой түншлэлийг байгуулж чадлаа. Үндэсний хиймэл дагуул хамтран бүтээл. Хэрвээ бид өөрсдийн хэмээл дагуулалтаа болж байгаа бол харилцаа холбооны салбарт тусгаар байдлаа баталгаажуулна. Тэгэхээр нөгөө аслагдсан сум суурин газар, багуудаар, боомтуудаар за уулын ам одоо малчиж гэсэн өвлжөө хаварж хаан ч гэсэн интернетэд холбогдох, одоо хувийн хвшиж гэсэн ашиг орлогоо нэмэгдүүлэх, за төрч гэсэн шийдвэр гаргахдаа одоо big data дээр үндэслэн шийдвэр гаргах гэдэг юм маш олон нөхцөл болцоо бол энэ хэмээл дагуулыг өөрөснөр бол үүсэж байгаа. Цэвэр эрчим хүчний салбарыг хамтран хөгжүүлнэ. Европын зах зээлийн шинэ технологи, шинэ орчныг Монгол улсын одоо эдийн засгийн зах зээлд авж ирэх ийм хөрс үүр тавигдсан ийм томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Геологийн салбарт Монгол Францын хамтын ажиллагааг эхлүүлв. Хоёр орны тэргүүн нарын дунд маш их одоо өндөр дээд хэмжээний итгэлцэл бий болсон байна. Тэгээд дахин нотлон харуулсан ийм ажил боллоо. Хөдөө аж ахуйтай холбоотой хүнсний одоо аюулгүй байдалтай холбоотой энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэл сонирхолтой компаниуд их оролцож байгаараа онцлог байна. Альчилын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нарын ивэл дор Чингис хаан монголчууд дэлхийг орчилсон үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо. Франц улсын Версалийн ордны театрт Монгол улсын төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонд морин хуурын чуулгын тоглолт боллоо. Ардчлалыг дэмжих нийтлэг үнэт зүйл дээр Монгол Франц хоёр тулгуурлан энэхүү нэн шин түүхийг хамтдаа эхлүүллээ. Нэг Монгол. Монгол улс хүнсээ 100% дотооддоо хангадаг болох ёстой гэсэн зорилтыг Монгол улсын ерөнхийлөгч дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд хүнсний хувьсгал хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн.
Энэ хөдөлгөөн эхний бодиттой үр дүнгуудтай хүрч хүнс үйлдвэрлэл 2023 онд эрс сэргэлээ. Үндэсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд дотоодын хөлс үйлдвэрлэгчдэд бага хүнтэй урт хугацааны зээл олгож олон татвар хураамжуудаас чөлөөснөр хагас жилийн хугацаанд дараах үр дүн гараад байна. 2023 оны байдлаар хүнсийн ногоо 30%, гудамжийн ногоо 27%, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12%, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6 орчим хувиар тус нэмэгдэх тайлан мэдээ гарч байна. Маш их урамтай бид нар юм хийж чаднаа. Одоо улс бидрийг дэмжиж байгаа ийм нэг одоо ганцхан нэг амнаас нь гарч байгаагүй үгс биш тийм ээ. Энэ бүх биеэрээ ингэж мэдэрч байгаа. Ялангуяа жимсгэн хүнсийн ногооны нэр төрөл нэмэгдэж түүхэндээ хамгийн өндөр хэмжээний ургац хураан авч хүнсийн ногооны дотоодын хангамж 85% хүртэл нэмэгдэхээр байна. Химийн хор хэрэглээгүйгээр ургуулж цатдаг газар нь байхгүй. Монгол тийм. Химийн хор хэрэглээгүйгээр араагаар ингээд ургуулж болно. Ганцхан Монгол уур газар чадахгүй. Түүнчлэн сонгон, саримс, дуун болон өндөгний дотоодын хангамж 2023 онд 3-аас 12%-аар өсөх тооцоо гарчээ. Бацаа трейдингийн үйлдвэрлэлүүд одоо хүнсний хувьсгал дээр энэ жил буудаан тариалт бид нар 126 мянган тарьсан байгаа. Дотооддоо Улаанбаатараар хандах бас том үүрэг барилтаа. Энд бас бид нар хариуцлагатай хандах ёстой. 11 сарын байдлаар махны экспорт эрс нэмэгдэж 277 сая Америк долларын экспортын орлого оллоо. Үүний зэрэгцээ манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 12%-аар буурсан сайхан үзүүлэлт гарлаа. Энэ бол ингээд нэг байр нь ингээд 40 мянган шувуу байрладаг. Нийт 6 байртай 240 мянган шувууны ийм аж ахуй байгаа. Монгол улсад одоо махны дахианы дотоодын хэрэглээний 10-аас 15%-ийг нь хангах гэсэн тийм зорилготой бид нар ажиллаж байгаа. Энэ бусад байруудаа нийгэмд байруудаа барих юм бол 50%-ийг хангачих ийм төлөвлөгөөтэй бид нар ажиллаад эхний хэсгээ ашиглалтанд оруулаад байна. Өөрөөр хэлбэл 1 тэрбум гаруй Америк доллараар гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан манай улс энэ жил 120 сая орчим Америк долларыг эх орондоо үлдээх боломжийг бүрдүүллээ. За манай компанийн хувьд бол энэ хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлтөө зээлийг бас авсан. Үүгээрээ бол бид нар одоо үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг шинчлэх, үйлдвэрийнхаа хүчин чадлыг дээшлүүлэх, дээрээс нь чанарыг дэвшлүүлэхэд чиглэсэн одоо тоног төхөөрөмжүүдийг бас авч эхлээд байна. Тэгэхээр дараагийн эхний зорилт бол 19 нэр төрлийнхөө энэ бүлэг бараагаа нэг хангая. Дараагийн төрлүүд рүү орох юм боломж. Үе шаттай яваад. Улмаар Монгол улс өөрөө хүнс дотоод эрүүл мэндийн саралт хангахаас гадна хүнс экспортлох томоохон болцоо байна. Монголын газар шороо, байгаль цагуур энэ нөхцөл их боломжтой байна гэдгийг бид төдийгүй Монголд ирж ажиллаж байгаа гадны одоо энэ хөрөнгө оруулалт хийгээд энэ салбарт ажиллаж байгаа улсууд бол хэлж байна. Хүнсний хувьсгалыг дэмжин ажиллаж буй хүнс үйлдвэрлэгч баялаг бүтээгчдэд баярлалаа. Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал хийцгээе. Нэг Монгол. Иргэн санаа. 2019 оны 9-р сар. За тэгэхээр үзэгчдээ Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. За ажлын багт мөн 100 гаруй сэтгүүлчид багтсан байгаа. Хоёр улс найрсаг харилцаа ижгүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хугацаагүйгээр байгуулав. 2019 оны 12 дугаар сар. Орос улсын улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхий сайд хүрэлцэх өчигдөр Сочи хотно Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин бараалгалаа. Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хүрэлцэх Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийж хоёр улсын засгийн газар хоорондын 12 баримт хүчит гарын үсэг зурлаа. 2021 он. Господин президент Монголии, почетный караул, отбой! Монгол Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч
Оросын холбооны улсад төрийн айлчлал хийв. Хоёр улсын төрийн тэргүүнд Монгол Оросын ирэх 100 жилийн хамтын ажиллагааны замын зургалыг тохиролцов. Урд урдын бүх цаг үеэс магадгүй хамгийн дотн найрсаг харилцааны түвшинд бид хоёр хөрштэйгөө ойлголцсон амьдарч байна. Оросын холбооны улстай бүтэн 30 жил ярилцсан худалдааны татварыг бууруулах асуудлыг Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэх, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин нар ярилцсан тохиролцож энэ асуудал шийдэгдэх замдаа орлоо. 2023 бүгд найрамд хятад улсад болсон бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дэд түвшний чуулгуулалтанд орцгоёор Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэх, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар Монголын бараанд ногдолж буй татварыг бууруулахаар тохиролцлоо. Байгалийн ихэнх хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөлд гурван улсын ерөнхийлөгч санал нэгдлээ. Монгол улсаас Оросын холбооны улсад нийлж буй махан бүтээгдэхүүн, ноос ноол, арьс шир зэрэг ээж охин бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудал ойрын өдрүүдэд Улаанбаатар хотно болох засгийн газар хоорондын комиссийн ээлжид хуралдаанаар хилэлцэн шийдвэрлэхээр тохиролцлоо. Нэг Монгол. Бүгд найрамдах хятад ард улс. 2021 оны байдлаар бүгд найрамд хятад улсын нийт цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 8,152 мянган гигаватт хүрсэн нь дэлхийд нэгдүгээр бичигдэж байна. Америкийн нэгдсэн улс 4,165 мянган гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь дэлхийд хоёрт бичигдэж байна. Харин Монгол улс 2021 онд 7,100 гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь дэлхийд 115 дугаарт бичигдэж байна. Үүнээс гадна Монгол улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 15-аас 20 орчим хувийг гаднаас импортлон хангадаг. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өндөр байж гэмээн улс орны эдийн засгийн хөгжил дагаж явдаг зүй тогтолтой. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах хятад ард улсын даргын урилгаар бүс ба зам чуулганд оролцлоо. Энэ үеэр хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзаж олон жил дуншиж гацсан шийдэгдэхгүй байсан асуудлуудаар харилцан тохиролцоонд хүрж чадсан юм. Монгол улс эрчим хүчээ дотооддоо 100% хангадаг болоход Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл асар чухал үүрэг гүйцэтгэв. Тэгвэл бүс ба зам чуулганд оролцох үеэр энэ асуудал бүрэн шийдэгдэж эх жил Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэх бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпиний урилгаар Бээжин хотноо яг одоо бол хүрэлцэн ирээд байгаа. Монгол улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдтай хамтран ажиллахыг зорж байгааг Монгол улсын ерөнхийлөгч бүс ба зам чуулганы үеэр илэрхийллээ. Чуулга уулзалтын үеэр Монгол хятадын төрийн тэргүүнээр байлцаж, номтын үйл ажиллагаа, ногоон хөгжлийн хамтын ажиллагаа, цахим эдийн засгийн хамтын ажиллагааны зэрэг баримтж хүйдэд хоёр талын сайд нар гарын үсэг зурлаа. Нийтдээ 10-аад баримтчигт энэ үеэр гарын үсэг зурлаа. Энэ дотроос онцлоод хэлэх юм бол Эрдэнэ бүрэнгийн ус ажиллах станцын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Одоо бүтээн байгуулалтын ажилд орох улс төрийн бүх шийдэл гарсан гэдгийг энэ үеэр мэдээллээ. Эрдэнэ бүрэнгийн 90 мегаватт хүчин чадалтай станц баригдсанаар баруун аймагуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах юм. Бурхнаас ирсэн бэлэг гэж байгаа шүү дээ. Нэг ийм гоё хавцал. Та нар боддоо энэ гоё усан цахилгаан станц байгуулах. Байгаль экологийн ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгаа. Дээр нь одоо эдийн засгийн аюулгүй байдал шогтоор нөлөөлдөг.
Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барих шийдвэрийг өгсөн тухайга манай ерөнхийлөгчд болгосон. Мөн одоо манай 20 тэрбум долларт үргэх одоо худалдааны эргэлтийг үргэх яриа хэлцээгээ баттоож нэлийн бомтуудын хамтын ажиллагааг өрчимжүүлэх үр дүнтэй улс болоо гэж бодож байна. Нэг Монгол. Дэлхийн аль ч улсад яваад очиод Монгол улс тэрбум мод тарьж байгаа гэдгийг мэддэг болжээ. Өөрөөр хэлбэл монголчууд биднийг байгаль их дэлхийг хайрладаг ард түмэн гэдгээр нь дэлхийн улс орнууд таньдаг болсон байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 42 сая модыг тарьж ургуулад байна. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар 63 сая тарьц суулгацыг бэлдээд байна. Үүнээс гадна үндсэндээ мартагдаад байсан ой модыг хортон шавжнаас хамгаалах ажлыг дахин сэргээж үүний хүчинд нийтдээ 960 сая модыг хортон хөнөөлт шавжнаас хамгаалах ажил хийгдээд байна. Энэ бол тэрбум мод үндэсний хөдөлгөөний эхний бодит үр дүнгууд юм. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцөх 2021 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 76 дугаар чуулганы энэ дээрээс тэрбум мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийг 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлж 42 сая мод тарьж ургуулж улсын хэмжээнд 436 мод өржүүлгийн газар 63 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн өмнөх жилүүдийнхээс 3.5-аас 4 дахин өсжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулж харвал сүүлийн 2 жилийн хугацаанд 4.5 дахин нэмэгдэж бий болгосон үрийн нөөцөөр 39 төрлийн 291.7 сая ширхэг тарьц суулгац ургуулах боломжтой байна. Харин тарьж ургуулж арчилж байгаа тоог харвал 2021 оноос өмнөх жилдээ хамгийн ихдээ 5 сая мод тарьдаг байсан бол 2 жилийн дотор 42 сая мод тарьж ургуулсан нь байгаль орчны салбарт маш том өсрөл болсон үзүүлэлт юм. Цаашдаа энэ тоо улам нэмэгдсэн үзүүлэлт жил ирэх тусам гарахаар харагдаж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хүний нөөцийг бэлдэх, мэрэгшүүлэх, чадваржуулах, бакалаврын зэрэг олгох, мод тарьж ургуулах, цахим танхим, практик хослуулсан төрөл бүрийн сургалтад 47.4 мянган хүнийг хамруулж улсын хэмжээгээр 1000 гаруй сургагч багш бэлдээд байна. Монгол улс өнөөдрийн байдлаар 436 мод үржүүлгийн газартай. Тэдгээрийн хүчин чадал, шинэ технологи нэвтрүүлэх байдал, үржүүлгийн талбай нэмэгдсэн зэрэг таатай мэдээллүүд олон байна. Цаашдаа жилд 500 м куб үржил шимт хөрс бэлтгэх төв бүрэн автомат мод үржүүлгийн цогцлборыг байгуулж байгаа юм. Ойн нөхөн сэргээл, хортон шавж устгах зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Эдгээр ажлуудыг 2021-с 2024, 2025-аас 2027, 2028-аас 2030 гэсэн 3 үе шатаагаар хэрэгжүүлэх үг. Мод тарилтын гол өндөр үр дүн үзүүлэх он жилүүд нь 2-3 дугаар үед гарна гэж ойн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Өнгөрсөн 2 жилийн ажлыг товч дүгнээд харвал цаашдаа Монгол улс дэлхийн нийтийн өмнө өгсөн амлалтаа бэр төртөө биелүүлж загвар жишээ болох замдаа шийдвэртэй үр дүнтэй алхмуудыг хийсэн харагдаж байна. Хүн төрөлхтний ирээдүйн хооч үеийн сайн сайхны төлөө үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй баярлалаа. Нэг Монгол. Иргэний дан. Мали, Гвиней, Судан, Буркина Фасо, Нигер, Минимар зэрэг улсуудад цэргийн эргэлт гарлаа. Nous ne sommes ni pro, ni anti-américain, ni pro, ni anti-chinois. Газар хөдлөлт. Турк, Сирь, Марокко зэрэг улсуудад дараалсан газар хөдлөлтүүд болж
мянган хүний амнаас үргэлжлээ. Dünya 5'ten büyüktür. Daha adil bir dünya. Орос, Украин. I respectfully suggest the answer is no. We have to stop it. Американцы и европейцы сплошь и рядом дают обещания. Израиль Хамасын зөрчилдөөн дамжиж Азербайджан Армени газар нутгийн зөрчилдөөн хурцлаа. Behind every broken record are broken economies, broken lives. Үер Хятад, Венетик, Солонгос, Монгол, Бразил, Этиоп зэрэг орнуудад үерийн гамшиг нүүрлэж олон мянган хүний амнаас эд хөрөнгө суйрлаа. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа асуудал яг хэвээрээ байна. Тийм ээ. Нөгөө ядуурл байна, ажилгүйдэл байна, өсгөлнгийн аюул байна, байгаль орчны экологийн аюулууд байна. Ерөөсөө өнөөдөр хүний эрх хэрэгчлөө гэдэг ингээ ярих юм бол дээд зэрэгээр чамаарч ажиллах шаардлагатай байна гэсэн ийм л өрөө дуудлагыг энэ чуулган өгч байна л доо. Дэлхийн ертөнцийн амаргүй байгаа энэ цаг үед нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсыг инх тайвны бэлэг тэмдэг улс хэмээн тодорхойлсон. Тэгвэл Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элссэний түүхт 61 жилийн энэ жил тохиож байна. Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт эндэр дээрээс 3 дахь удаага Монгол улсынхаа байр суурийг илэрхийлж дэлхийн нийтэд хандаж инх тайвныг уриаллаа. За энэ өдрүүдэд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот олон улсын анхаарлыг татжээ. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын 78 дугаар чуулган эхэлж байгаа. President of Mongolia. Альва асуудлыг зөвхөн эвийг эрхэмлсэн инх тайванч яриа хэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл хэмээн манай улс үздэг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улс өөрийн 20 гаруй мянган инхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж хүн төрөлхтний инх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийлгийн үн хүлээсэн үүргээ нэр төртөөгөр биелүүлж ирлээ. Үндсэндээ олон талт арга хэмжээнүүд олон улсын уулзалтууд дээр хөгжиж болон ядуу бураа улс орнуудын оролцоо нэмэгдэж, дуу хоолой нь улам бүр чангарч, за их гүрнүүдийг шүмжлэх нь нэмэгдэж байхад эсэргээрээ их гүрнүүдийн хувьд бол энэ мэтийн арга хэмжээнүүдээс баг зэрэг дайжих юм хандлагууд бол ажиглагдж эхэлж байгааг энэ удаагийн Ерөнхий Ассамблеийн чуулган дахин нэг удаа нотлоо харууллаа. За Монгол улсын хувьд ч майл энэ удаагийн чуулганы үеэр нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт эндэр дээрээс өөрийн байр суурийг илэрхийлээд зогсохгүй олон чухал хоёр талт уулзалтуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павелтай уулзав. Ерөнхийлөгч Петр Павел 2024 онд Монгол улсын ерөнхийлөгчийг эх орондоо айлчлахыг өрөв. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сог Ёлтой уулзав. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлж Монгол улсад газрын хуур металлын хамтарсан судалгааны төв байгуулахаар болов. Япон улсын ерөнхий сайд Кишида Фумиото уулзав. Арчлын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын стратегийн түншлэлийг шат ахиулж, инх тайван, хөгжил цэцгэлт энэ төлөөх тусгай стратегийн түншлэлийг өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр төгсныг тэмдэглэв. Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касим Жомарт Такаев 2024 онд Монгол улсад төрийн ажил хийхээр болов. Швейцарын холбооны улсын холбооны ерөнхийлөгч Ален Берсет эх онд Монгол улсад ажиллахыг хүрсэн урилгыг талархан хүлээж авав. Бүгд найрамдах Словени улсын ерөнхийлөгч Наташа Мусартай инхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй инхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Нэг Монгол 1960 он Монгол Куб улсууд Улаанбаатар хотноо дипломат харилцаа тогтоолоо. 1970 он Куб улсын ерөнхий сайдын урлагч Рауль Кастро Монгол улсад айлчлав. 1972 он сайд нарын зөвлөлийн дарга Юмжагийн Цэдэнбаг Куб улсад албан айлчлал хийв. 1984 он сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмог Куб улсад албан айлчлал хийв.
Монгол улс Латин Америкийн улс орнуудаас хамгийн анх Куб улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Тэгвэл Куб улсад хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн чуулга уулзалт болж тус орны ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийг урьсан юм. Энэ урилгын дагуу тус улсад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар бүхий л салбарт харилцан сайжруулахаар тохиролцлоо. Монгол үзэгчтэй Игэл телевизийн сурвалжлах баг за Куб улсын Гавана хотоос мэдээллийг хүргэж байна. Энэ жилийн уулзалтыг бол Куб улс даргалж байгаа. За Куб улсын хувьд бол Монгол улсын ерөнхийлөгчийг за тус улсын ерөнхийлөгч бол албан ёсоор өөрийн гараар бичсэн захидлаар бол энэ удаагийн хуралд оролцохыг бол өрсний дагуу энэхүү Монгол улсын ерөнхийлөгч хөгжиж буй орнуудын 77 дугаар дээд хэмжээний уулзалтанд оролцохоор ирсэн байна. Куб улсын ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канель Бермудесийн урилгаар зочилсон ажлын үеэр хоёр орны төрийн тэргүүн ангаах ухаан, биотехнологи, соёл боловсрол, аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, бие тамир спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалт шинжлэх ухаан, технологи, инновацийн үүрэг сэдвийн хүрээнд болж ерөнхийлөгч хүрэлцэх улсаа төлөөлөн үг хэллээ. Тус айлчлалын үеэр Куб улсын удирдагч асан Рауль Кастро Араустай уулзаж түүнийг 1970 он Монгол улсад айлчлахад татуулсан эрэг зургийг дурсгалаа. Нэг Монгол. Монгол улсад архины хэрэглэнээс шалтгаалсан цаг улсын нас баралд дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна. Арчуу гэмтэргийн 60-аас 70% архиталтай холбоотой байна. Нийт гэмтлийн 10-аас 12% нь арх, согт дууруулахундаа хэрэгэлсэнтэй холбоотой байна. Амгаас хайрлж инхрийлж өсгсөн бяцхан үрсээ согтуу жолоочийн гарт алдаж. Согтуу жолоочийн хар гайгаар бүхэл бүтэн нэг гэр бүл сүйрчгдэг. Энэ аимшиг цаашид үргэлжилсээр байх ёстой гэж. Монгол улсын ерөнхийлөгч өндөр градустай архины хатуулгыг жил бүр дараалан бууруулах зарлиг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр түүхэнд анх удаа Монгол улсад архины хэрэглээ уурсан модтой үр дүн гарсан. Үүнийг дагаад согтуугаар үйлдэгдсэн гэмтэргийн тоо 16%-аар буурч. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41%-аар буурлаа. Энэ бол эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний эхний бодит үр дүнгууд юм. Цэцэг наан тэтгүүлэх гэж дэлгэрхэн гой, хүүхэд ээжтэй төвлөх гэж инээхэн гой, хаалга бүрийн цаанд баяр хөөр байхан гой, ас жаргалтай унаа авын минь мөр гоёо. Одоо би өнгө ярахаар ч ингээл архинаас олж хичнээн хоолой хүмүүс хөлдөж өгч юм. Тэ хичнээн гэр бүл салж юм. Монгол улсын ерөнхийлөгч арх согтууруулах хундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эргэцийн өөрчлөлтийг шаардлагатай гэж үзээд засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зэрлэгт онцгойлон татварт өөрчлөлт оруулах замаар 38 градусын арх согтууруулах хундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд 2 жил тутамд 2%-аар бууруулахаар боллоо. Тиймээс согтууруулах хундаанаас үүдэлтэй хор хохирлыг бууруулах зорилгоор намайг алгас нөлөөллийн аянд олонний танилж өгч чинь дуучид нэгдээд байна.
Энэ удаа намайг алгас. Хайрлаж амжаагүй хайр надад байна. Энэ удаа намайг алгас. Энэ удаа намайг алгас. Энэ удаа намайг алгас. Арх согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоод зарилгыг гаргаж үүний үр дүнд Монгол улсад одоо хэрэглэгдэж байгаа согтууруулах ундааны хэрэглээ анх удаага одоо буурсан ийм мэдээлэл байна. Арх согтууруулах ундааны хэрэглээ буурсан талаар ерөнхийлөгчийн эрүүл мэндийн спорт нийгмийн бодлогын зөвлөх мөнх сайхан өнөөдөр мэдээллээ. Мөн согтуугаар үлдэгдсэн гэмтэргийн тооч буурсан байна. Арх согтууруулах ундааны борлуулалт 2 сая литрээр багассан байна. 22 он 16 сая литр борлуулагдсан бол 23 оны байдлаар 14 сая литр болж багассан байна. Жавинга чиг хэрүү чамжгүй явсан. Энэ удаа намайг алгас. Намайг алгас. Минь гооталгас. Авижин ачиг хэрүү тусаагүй байна. Намайг алгас. Намайг алгас. Минь гооталгас. Алгирик авч явах ёстой иргүй намайг алгас. Намайг алгас. Минь гооталгас. Амжилтын төлөө шаргууд зүж байгаа намайг алгас. Намайг алгас. Минь гооталгас. Бахад лав бахыг хүсэж байна намайг алгас. Намайг алгас. Намайг алгас. Хайр чихээ. Намайг хүлээж байна. Хайр гэдэг цэцгийг услах хэрэгтэй. Урлам тэтгэхийн учир агаар хэрэгтэй. Үнийг биш ээ. Миний амьдрал шилэн донхонд биш. Халуун дулаан гэр бүлд. Нэг Монгол 1954 он Монгол Вьетнам улсууд албан ёсоор дипломат харилцаа тогтоолоо. 1955 он бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхийлөгч Хо Ши Минь Монгол улсад төрийн ажлаар хийж 1950-ад он олон жилийн дайнд нэрвэгдсэн Вьетнамын эдийн засаг туйлын хүнд байсан тул Монгол улс Вьетнамын ард түмэнд олон тооны дэмжлэг тусалцаа үзүүлж байна. 1955 онд ерөнхийлөгч Хо Ши Минийг Монголд ажиллах үеэр 106 үхэр 720 ямаа бэлгэлв. Энэ бол Монгол улсаас Вьетнамын ард түмэнд илгээсэн анхны тусламж байна. Ийхүү Монгол-Вьетнамын дипломат найрцаг харилцааны түүх эхэлж байна. Монгол улс гадаад харилцаан дээр шин зам мөр зураалгахын зэрэгцээ. Урдын түүхэн харилцаат дотны орнуудынхаа харилцааг сэргээж эхэллээ. Вьетнам улстай бид дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байна. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч Вьетнам улсад төрийн айлчлал хийж эрх шин 70 жилийн замын зуугийг тодорхойллоо. Мөн бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс руу төрийн айлчлал хийж ах дүүгийн харилцаагаа шин шатанд гарган сэргээлээ. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах социалист Вьетнам улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа төрийн тэргүүний төвшөнд хийсэн төрийн айлчлал боллоо. Монголын мэдээ сувгийн сурвалжлагыг бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхийлөгч ордноос мэдээлэл дамжуулж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Хурагийн хүрэлцэх Вьетнам улсын ерөнхийлөгч Ван Тюнг нар албан ёсны хэлэлцээ хийж байна. Хэлэлцээний үр дүнг хүлээгээд одоо хэвлийнхэн одоо энд бол бэлэн зогссон байна. Айлчлалаар хоёр улс худалдааны эргэлтийг 2 дахин нэмэгдүүлж 200 сая Америк доллар төгрөгөөр тохиролцлоо. Зүүн Азийн хамгийн хурдтай хөгжиж байгаа ийм эдийн засаг. Тийм учраас бид нар Вьетнам улсаар дамжуулж Вьетнамын зах зээл дээр за цаашлаад ASEAN-ы орнуудын зүүн Азийн зах зээл дээр гарах боломж нөхцөл байгаа. Монгол улсаас одоо Вьетнам улсад хонь ямааны мах одоо экспортлохоор боллоо. Ялангуяа Вьетнам улс өөрөө халуун орн болохоор ямааны мах энд үнцэнтэй ямааны махыг маш их сонирхож байна. Вьетнам улс руу Монгол улсын иргэд визгүй зорчих боломжтой боллоо. Хоёр орны иргэд зорчихтой визгүй болох хэлцээрийг засгийн газар орны хэлцээрийг байгууллаа. За хоёрдугаарт нь бид нэр 12 сараас эхлээд Ивэкч тэгээд одоо Вьетнамын үндэсний компани шууд нислэг Монголд үйлдвэр болсон. 2023 оны 12 дугаар сарын 15-наас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж байхаар боллоо. Вьетнам улс улсад жил бүр 30 хүртэл мянган тонн цагаан будаа тогтмол нийлүүлэхээр тохиролцов.
Ерөнхийлөгчийн айлчил одоо бидний хувьд парламентын гишүүдэд маш цагаан олсон ажил гэж үзэж байна. Яа тэгэхээр одохгүй бид хуулийн төсөл санаачлахаар бэлтгэсэн байгаа. Энэ хуулийн төслүүд Монгол улсад оюутны салбарыг хэрхэн дэмжих вэ гэдэг ийм зүйл байгаа. Нэгдсэн улсны байгууллага болон олон улсын байгууллага төслөдөг олон улсын төвшөнд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр тохирлоо. Монгол Лаосын түүх. Монгол Лаос улсууд 1962 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Монгол улсын ерөнхийлөгч ухамаагийн хүрэлцэх гэргийл усан доржийн болорд цэцэг нарыг Лаос улсын ерөнхийлөгч тонглон сэсвэлд өөрийн ордондоо угтан авах ёслол яг одоо эхлэх гэж байна. Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх Зүүн Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн зургийн цэг болгон ашиглах боломж бүрдүү. Лаос Монголын харилцаа шин төвшөнд гарч байгаа. Бас гадаад харилцаа эдийн засгийн агуулгаар баяжиж байгаа нэг том жишээ гэж хэлмээр байна. 1978 оноос хойш өнөө хүртэл Монгол улсын их дээд сургуульд 120 орчим Лаос иргэн нэмж, малымж, хөдөөж ухаан мэрэгжилтэн Монгол хэл зэрэг мэрэгчлэр дээд боловсрал эзэмссэн байдаг. Монгол төгссөн Лаос төгсөгчдтэй Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлалын үеэр уулзлаа. Би азаргалтай байна, баяртай байна. Манай Монголын ерөнхийлөгч Лаост ирсэн. Саяхан харсан. Мөсийн хуулийн сургууль сурсан. Одоо би хуульч гэдэг нэг хуулийн компани гинэ. Тий. Би төгсөд Монголд 2 удаа босаж явсан. Бид анхудаа очоод тэгээд Улаанбаатар бон жоохон байсан. Одоо бон их өргөн. Нэг Монгол. Хүмүүр ижил гараанаас эхлэх боломжгүй ч хүмүүрт ижил боломж олгогдох ёстой. Илгээлт 2100 ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр улс орон даяар хүүхэд болгонд тэгш боломж олгон хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. Энэ удаад гэхэд улс орны ирээдүй болсон илгээлтийн эзэд маань Америк нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Чех, Польш, Канада, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам гээд дэлхийн 16 улс орн руу эрдмийн аяндаа ордоод байна. Монгол улсын иргэд дэлхийн хэмжээний боловсралтай байж гэмээн Монгол улс эргэн дэлхийн тавцанд бүжрэхэж байна шүү дээ. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хамгийн гол зорилго. Намайг Баян Тэнцэм гişиг гэдэг. Би Ар хангайн аймгийн Чулуун сумаас илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан. Маргааш одоо би Герман улсыг зориогоор явах гэж байгаа. Тэгээ одоо ингээд сэтгэл түгээл түндүүтэйгээд одоо тэгээ яг явах мэдрэмж амар хүлээлттэй, дээрээс нь маш гоё байна. Эхлээд баярлж ирсэн ч гэсэн сүүлдээ хол явна гэж бодохоос жоохон эвгүй гэсэн. Герман улсыг танд юу төсөөл бууж юм? Амар гатуу орн байх л гэж. Амар дэглэмтэй маяг гинэ. Канон дээр тэгж гардаг шүү. Яг би тиймэрхүү хүн л ах. Ийм аслагдсан сумын хүүхдүүд гадаад явна гэдэг бол дэндүү бүрхэг штэ. Тэгээд яг намайг 11 дугаар ангид байхад ерөнхийлөгчийн илгээлт гээд энэ тэтгэлэг зарлагдаад тэгээд би чи яг ингээд дотроо бодсон байхгүй юу? Би яг мат англи хэлний хичээл дээрээ төсвөө бэлдэж эхэлсэн. Монгол гэр бүлээ танилцуулж сайхан зураг байна шүү. За би амьд зургуул 4 охинтой. Хамгийн том нь одоо энэ
манай зэнтэг шиг. Тэгээ том охин маань ингээд Борцоо нэр яасан? Борц авч явах. Борцоо яд юм. Борцээ. Юу тааж Орчоод нэг хэл хэмээл авалцахгүй, ойлголцохгүй тий. Нэг шууршилтлаа удаа шүү дээ. Нэг юм. Учир нь олдон да. Ямар ч шүүл хойч. Түгшээл их баярлж ийсэн одоо хөлж. Манайх Улаанбаатараас 700 гаруй километр. Тэгээд одоо жоохон байжгаад манай гэрийнхэн бидрийг гаргаж өгч чинь. Ирэх юм да. Би намайгаа эртэл сайн сууж гараа. Сүлжийн цас анхны бороо зүрх сэтгэлд дурсан жүлдээ зургийн цог анхны хайр зүлэм үнсэт чиний хэл байсан сэтгэлийн хүн бодхон үлдчээ анхны хайрны зүрхий тогшоо үрдийн дурсамж үнэн хайр чамайг дуулаа чигрихээ үнэхээр сэтгэл хөдлөөд тэгээ дээрэс нь энэ нутаг усаа маш их санаа гэж бодож байна. Нэг Монгол. Өнөөдөр дэлхийн бүхэл улс оронд их бага хэмжээний асуудал байсаар байна. Үүнтэй яг ижилхэн Монгол улсад ч гэсэн тодорхой асуудлууд бий. Гэхдээ бид үүнийг хамтдаа даван туулж, хамтдаа шийдэх болно. Бид нэг л их оронтой нэг монголчууд. Нэг монгол хөтөлбөр энэ түрээд өндөрлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.